Йоо! Цаана K-drop-ийн урд бичлэгүүдийн дараагийн дугаар орж байна. Тэгээ та нар бүгдээрээ намайг уулаан даваад хийж байгаа мэдж байгаа. Тэгээ бид нар бол пистолнуудаа бүгдийг олоод дууссан байгаа. Одоо олонгууд SMG рүү орж байна. Тэгээ SMG рүү ороход бол хамгийн түрүүнд юу орж ирэх вэ гэвэл мэдээж MP9 орж ирнэ ах. Тэгээ Mac-10 орж ирэх баг. Тэгээ өнөөдрийн бичлэгээр MP9 олж авт юм уу? K-drop нь Counter-Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс айт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утас скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азав зэрэг. Та бүхэн CTS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрага скинүүдээ сонгоод авмарага скинүүдээ шууд ав. CTS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Машин юм сурцсан. Тэрний юу сурсан бай гэвэл хайж байгаа скинээ сайтаас хайж урсан. Манай ерөөсөө олохгүй байсан. Тэгээд бүр ингээд тэ сайт руугаа оронгуудаа тэ ингээл бүх кейснүүдийг ингээ эхнээс нь нэгээл тийм чи одоо хэдэн ч кейс байгаа бурхан бөөм мэднэрээ амар л их кейс байгаа. Тэгээд тэр кейснүүдийг бүгдийг ингээд нэг нэгээр нь хайгаад исэн чинь яг үндэ энэ сайтанд скинээ хайдаг юмнууд тохиргоо байсан юм шиг байна. Одоо би олдохгүй багш үлээ. Манай одонгод ингээ хайгаад олдоогүй тэгээд энэ хаваас ингээд хайгаад олдоогүй. Гэхдээ би Google-дэд тэгээд би яаж Google-сэн бэ гэвэл K-drop hot rod MP9 гэдэг хайсан. Тэгэнгүүт тэгсэн чинь энэ ч хамгийн түрүүнд гарч ирж байгаа юм надад K-drop-ийн MP9 hot rod. Тэгээд ингээ оронгууд ер нь дотор байгаа кейснүүд ингээ 5 кейс орж ирж байгаа байхгүй. Өөр юу гэдэг ямар алдтай скинүүд байх юм бол ингээ дотроос нь гарч ирсэн юм лээ. Тэгээ ер нь улаан өнгөтэй скин тий улаан өнгөтэй скинүүд донд хамгийн iconic скин бол тэгээд ер нь M4A1S hot rod мэдж байгаа. Тэгээ тэрнтэй адилхан өөр hot rod гэдэг тэр нь бол MP9 байгаа. Тэгээ тэмцэнээс нь үнэтэй өртөл энэ кейсүүд сайгаад олъё. Олж гахаа. Нэг тийм апгрейдер ашиглаад ах шаардлага байхгүй байх. Тэгээ тэрнээс гадна бас ер нь мань өөрөө бас өөр аккаунтаараа логин нэгээд өөрийнхөө giveaway-д ер нь бол ороод үзсэн. Тэгээ танад тэрхэн орох нас үзүүл гэж үзсэн. Одоо болгонд миний баалц бол тэг байна. Тэгээ ер нь бол CTS промо кодыг ашиглаад депозит хийх юм бол $20 бонустай байгаа. За жишээ нь одоо миний giveaway болгонд хамгийн үнэтэй нь $10 giveaway болоо хэдүүл $10 депозит хийж үзье. Тэгээ миний утас болохгүй юм уу? Миний компьютерт асуудал юм уу? Мань ингээд $10 компьютераас депозит хийх болохгүйсэн байхгүй. Гэтэ асуудал нь амар амархан байсан юм билээ. Яг үндэ би зүгээр утсаар орчод л асуудал байсан билээ. За тэгээ утсан дээр бас мэдээж K-drop login хийсэн байгаа. Тэгээ нэг ашигладаг аккаунт тэгээ Couper холбоод Couper нөө скинээр нөө ер нь Couper-ээр мэдээж илүү ашиггүй л тээ. Скинээрээ депозит хийвэл хамаагүй хямдхан тусна л та. За тэгээд маань бол Couper-ийн дараа таан банк оруулаад хадгаламжийн таасаа маань $10 ихэд 35700 өргүүлж байгаа юм байна. Окей, refresh хийлээ. Тэгвэл дахиад шинээр браузер оруулчих. Тэнгүүд надаа $12 орж ирж байгаа. Нэгсээ 20% бонус авчиж байгаа. Тэгээд giveaways руу ороод CTS гээд ороход CTS. Тэгээ бичээд ихний giveaway руу ороход join дарлаа. Шууд автомат юм байна. Манай өмнө нөгөөс орсон байсан юм уу? Одоо тэгээд нэгснээ юу гэсэн үг вэ гэхээр надаа одоо бүр 11-ийн сууглаа байгаа байхгүй юу? Тэгэхээр 11 гэдэг чи одоо 20 хуваах нь 20 сууглааг хуваах нь 2. Ер нь бол маань $20 депозит хийсэн байгаа юм одоогийн байдлаар. Тэгээд энэ giveaway-д орчиж байгаа. Тэгээ ер нь бол бүх giveaway орчиж байгаа. Тэгээд орсон giveaway-нуудаа шалгахыг хүсвэл my giveaways руу ороод энэ чи active гэдэг хэсэг рүү байт юм л. Тэгээд active шээ. Би энэ giveaway руу орсон юм уу? Би CTS промо код их орчиж байгаа юм. Am I that dumb? Хийгээд орсон байна. Энэ сайтаа бас өөр giveaway руу ороод байгаа юм та. Эсвэл зүгээр реклам үзүүлээд байгаа юм болов? Maybe. Тэгээ ер нь бол миний орсон giveaway-д одоо энэ харагдаж байгаа. Тэгээ ер нь бол одоо би $5 giveaway руу орсон суглааны тоонытой 7 очлоо. 7 гэдэг чи би одоо $30 депозит хийсэн байна. Тэгээ өөрийнхөө giveaway-д өөрөө ялчил одоо. За биний лааз үсттэй одоо. Та нар орохгүй бол манай өөр ороод авч. Тэгээ орсон giveaway чинь харагдсан юм байл шүү. Joined. Нэрэ тэрнээс гадна ер нэрэ миний хийсэн giveaway нэрэ Монгол хүмүүс ялцсан байлээ. Тэр бол гоё санагдаж байгаа.
Та нарыг ялчаасаа гэж хүсэж ингээд хэлжсэн да. Тэр нь яасан бэ гэсэн чинь Giveaways руу ороод манай Geek дээр стрим хийж байгаа мэдэж байгаа. Тэгээ Geek дээр стрим хийжсэн чинь энэ гай Монгол хүн байсан мөлий. Lorda гэдэг гай. Энэ гай Asimo Giveaway-наас авсан шүү баярлаа гэд. Geek-ийн чат дээр чилээ. Тэгэхээр одоогийн байдлаар 3 Giveaway задсан байгаа. Тэгээд нийлээд нэг $300 жоохон гарын Giveaway хийж цаана бол $7,000 $7,000 Giveaway үлдсэн байгаа. Тэгээ Giveaway-д ороод азарзараа. Зарыг гол ажилд орцгоё. За хамгийн хэмтэн кейс нь бол MP9 гэсэн кейс байгаа. Тэр MP9 гэсэн кейсийн дотор нь hot rod байгаа. Унах магадл нэлээд бага юм байна. Тэгээ ер нь бол манайхны интернет амар муу ах шүү нөө. Энд ч бас өөр гоё үнэтэй скинүүд нөр харагдахгүй л. За тэгээд 0.1% гэдэг чинь ер нь бол барыг унах юм уу да. Тэгээ магадлалын хувьд амар хэцүү шттэ. За яндаа байл харчих. Яа на манайхны интернет ийм муу байгаа мó. Энэ интернет бүтэхгүй. Hot rod нь бол харагдж л байна. За ямарс гэтээ hot rod нь hot rod нь харагдах юм байна. Зарим скинүүдийн зураг нь харагдахгүй. Яана Монголын интернет нэрээ бурхан өршөө. Сая болонгууд энэ чи юу унж ин? Starlight Protector унж ин. Тэгээд энэ кейс чинь болонгууд $175 кейс. Тэгээд энэ чинээс мань яг үндэ те одоо ингээ 10 минутын бичлэгэн дээр амжиж бол унагаа гэж бодох. Өө энэ ч бас тийм улаан скин биш шүү дээ. Ruby Poison дардаг нэ. Нэг хямдхан улаан скин байт юм байна. За нэг юм скин байна. Нөгөөс дараагийн хямдхан бол Isamu. За Isamu гэдэг бот байгаа юу та нар угаасаа мэддэг баг. Тэ Isamu-гийн ботонд мөнч мөнгө омболсон даа мэн. Оо тэрнээс гадна энэ чи Bailey юм. Нэр хэдүүл бас Bailey татна штэ. Тэгээ Bailey-г барыг Slaughter дээр тохирцсон. Slaughter гинэ. Crimson Kimono авингууд гол нь те яг нөө улаан их биш харан их скинүүд ер нь бол олдсон штэ. Хинч тийм улаан их скинийг бол юу гэдэг сайт руу депозит хийгээд алцыг хүсэхгүй тэгээд угаасаа илүү юу гэдэг зах зээл зарж байгаа хүнээс хамаагүй overpay хийж авч байгаа болохоор улаан угаасаа олдохгүй баг. Энэ ихтэй Isamu-гийн кейс ер нь тэр чигтээ улаан коллекшны кейснүүд шүү дээ. Харахад ингээд Orbit Morbitтэй те check engine гэж одоо ямар юм бэ тийм бол харъя л та. Check engine USB. Монголын интернет өргөдөлтөс. Тийм ер нь улаан коллекшны кейс байсан юм шиг Isamu-гийн кейс. За энэ чэнэс MP9 авах магадлал хамаагүй их 0.1. Ерөнхийдөө юу гэсэн юм 1000 кейс задлахад 1.1 удаа унах юм аа. Тэгээ нэг алдагдaltaгүй ингээд эргүүлээд байвал хангалттай унах юм байна. Оо, that looks ugly. Яа на одоо энэ манайхын интернетийн асуудал юм болов уу эсвэл энэ браузерд асуудал байна хараад. Оо, сайтн дээр харагддаггүй Isamu-гийн кейс байдаг юм байна ой. Вау. Би бүр энэ K-drop-ийн бүр учрыг олж ах шүү нөө. K-drop MP9-ийг хайсан штэ. Тэгсэн чинь бүр ингээд те ил байдгүй кейс олоод задлж байгаа юм биш би. За энэ ер нь бол манайхны интернет асуудал байна уу? Өөр браузер орсон ч нэмэргүй юм байна. За гэхдээ бид нар бол hot rod унгаах юм бол ер нь бол унгаах нь ялах нь бол үгүй ялах нь энэ харагдах нь бол тодорхой. За ер нь бол fast open-д авчи. Мань хэдэн доллараар задлаад байгаа юм бэ? $75 задлаад $350 унгаачаа. Тэгээ мань M9 Slaughter-тай биш байсан бол сая утгыг бол татхад бол looks decent байна. Да give me hot rod. Red laminate унжаагаар ичээн. Тэгээ өнөөдрийн бишгэн дээр болгонд байна зөвхөн MP9 хайж байгаа болохоор энэ бос скинүүдэд жоох игнорлчээ. Сая өөр нэг Slaughter унчлаа. Karabit Slaughter унчлаа. $3,133. Би $75 задлаад. Oh my god, what? Юу унгаасаа мэдгүй л $3,000 хийчлээ. Зураггүй Slaughter харангууд надад энэ зурагтай 2 Slaughter байгаа аахгүй. Зурагтай 3 Slaughter харагдчаа. Тэгээ зураггүй Slaughter нь ганц Karabit Slaughter-ээс нь тэрийг унгаачлаа. Үе. Яачоо энэ Slaughter татчоо. Яа, яа, өөрөө унаад ирсэн чинь бүр
Мань M9 слоттой байгаа л да. Гэтэ Крабын слоттой харьцуулаад харуул. За ер нь ашигтай байгаа дэр энэ кейсээс зүгээр гарчээ. Тэ. Одоо зүгээр л одоо ингээл ашигтай байгаа дэр энэ кейсээс гарчээ. Тэгэл болоо энэ кейсээс би дахиж задлахгүй. За энийг 107 доллар задлаж байгаа юм байна. Тэгэд хотроо дунах магадлал амар бага юм биш үү? Вау. За энэ кейсийг би задлах хэрэг байна уу дөө? Түрүүний карамбит унахаас бага магадлалаар би нэг унгаах юм байна. Яг юм үнэтэй байгаа юм бол. Вау, ямар сони. Яа гэхдээ би ингээд зураггүй эргүүлэх надад амар их юм кайф мэдрэгдэхгүй бах юм. Юу ямар өрөвдөлттэй интернеттэй мэ те. Мэн бол 1 гигагийн интернеттэй байгаа юм шүү дээ. За, одоо олонгууд Jester мод. Мэн угаасаа карамбит чамаа татахгүй. Сая амар сэтгэл хөдлөлөөр шууд татах гэж байна. Би $3000 хийсэн санагдаж байна. Тэгээд I doubled my money. Яа, гэхдээ энийг би одоо Jester модоор задлах нь хэрэг байна уу? Инчнээс би зүгээр л апгрейд хийсэн дээр юм шүү. Арай л их мөнгө ирээд тань. За 3-ыг задлаад би энэчээс профиттай гарыг хүсэх юм бол wild deal унгаач. Тэгээ зурагтай левел хамгийн өнтэй 3 скины нэг гэсэн үг. Yeah. Never stop on those. What is happening? Oh my god. Этгэвэр бичлэг хийх болгондоо амар яндаатай байна. Мөн бичлэг хийх болгондоо ихэлсэн мөнгнөөсөө мөнгөнд багасахгүй баг ихсээ тэгсэн мөртөө скин татаж дуусаад байгаа штэ. Энэ дээр би бүр профитлчлаа. Do I need white daily? За энэ дараагийн бичлэгэн дээр мөнгөгүй болол зараад $5000 болох юм байна. Хотроо татчээ. Оо, сайтн дээр скин орж ирээгүй. Скин байхгүй байна. Нэрээ та нарт хэлэхэд нэрээ Pirate Swap-аас манийхын скинүүд орж ирсэн байлээ. Трейдер рүү ороод equipment хэсэг рүү оронгууд манай олонгууд нөгөө дуал бритасаа татцсан. Тэгээд өнөөдөр болонгууд USB нь орж ирж байгаа юм лээ. Тэгээ ямар ч логтой скинүүдийг асуудгүй ороод ирд юм байна. Тэ ямар ч сэтэл бас логтой скин яадаг юм бол хүн болгоны тархинд л байгаа л үү те. Энэ логтой скинүүд ингээ авчгаар одоо надаа яг өгөх юм болов уу гэд манаас бодж лээсэл л та. Тэгээд өгчтэй юм бэл. Тэгээд одоо оргууд hot rod за ямар ч нэг дараагийн бичлэгэн дээр манай hot rod татцсан байна ах гэж найдаж байна. Дараагийн SQL бичлэгэн дээр татах байх. Тэгээд дараагийн эдийн бичлэгэн дээр ямар ч манай өнөөдөр болгоод та 2 бичлэг рекордыг бодолтой. Өнөөний дараагийн бичлэгэн дээр бол hot rod татчих чадахгүй байх. Гэхдээ тэрний дараагийн бичлэгэн дээр hot rod татчих байх. Шинэ скинүүд ороод ирэхээр өдөр болгон рефрешлээд байна. Ер нь шинэ скинүүд орж ирэл байгаа юм байна. Тэгээд өөр байхгүй хүлээхгүй гэж бодсон скинүүдээ бол маань ингээд Pirate Swap бичлээд татсан байгаа. CS оруулсан. Манайх интернет бүр сүрэл байгаа юм байна. Хүмүүсийн профайл зураг харагдахгүй. Отхаахын профайл зураг харагдахгүй. Оо. Тэгээ манайх өмнө татсан дуал бритаас 2 ассинтэй. Тэгээд 2 улаан шиг дуал барьсан хүүхэнтэй. Тэгээ фэзи хоолойтой. Ийм дуал байсан. Тэгээ манайх ингээд доодоо бол бүрдэж байгаа гэсэн үг. Тэгээд энэ хэсгийн okay, looking so good man. So good. Тэгээ код рейтинг бас нөгөө Crimson Web-ээр солиочсон санал оржсэн. Гэхдээ одоохондоо л арай мэдэхгүй байна. Яг ашиглаж үзээд шийдээд үзье. За чи энэ дуал болгон ямар ч гарбуу гарч. Та нар өмнөх бичлэгэн дээр харж чадаагүй болохоор одоо манай энэ дээр ярьж харуулъя да. Тэгээд hot rod нь орж ирэхээр тэгээд битгүй ингээд жоохон зарим трейдлог могтой зарим сайтанда байхгүй болоо жоохон хойшлоод байна. Sorry. Гэтэ ямар ч байсан байна уу энэ доотол бүрдүүлж байгаа. Тэгээ үнэхээр бүрдсэн байна уугүй юу ер нь та стримээр ороод авахад манай л байгааг татцсан л байж байгаа.
За манай тац USB. За бэлигээ олонгууд маань ер нь шийдсэн байгаа. Энэ G2-гийн удаан хоолой эффекттэй G2 наацсан байна. Тэгснэ Assassin хоолойтой. Энэ одоо хөөрхөн үнэтэй стикер л. Би энэ Assassin-ийг хөөрхөн үнэтэй стикер гэж бодод байсан шүү дээ. Надад зүгээр үнэгүй орж ирэхдээ тэгээд ингээд харъя да. 2.8 долларын стикер ингээд наагаад өгцөн байна. Antwerp G2 ч бас хөөрхөн мөнгө байгаа хаа. G2 хоолой Antwerp. Энэ 2 доллар байгаа байлгүй дэс чинь 4 доллар. Ингээ 8 доллар. Нийтдээ надад 14 долларын зүгээр л стикер бэлгэнд өгчөж байгаа юм тий. Ой, Pirate Swap is actually good. What? Энд чи хоёр шиг Assassin тэгээд Paris-ийн Face хоолоо. What? Энэ хоёр шиг Assassin чи нийлээд бараг 4 доллар. Тэгээд Paris Face хоолоо 1 доллар. Энэ эмхтэйх нь хоолооны нэр нь юу юм бол мань мэдэхгүй л дээ. Эмхтэйгийн стикер. Ер нь бол хүүхэндээ стикерүүд төрхөн үнд хүрсэн байсан санагдаад байна. Мань буруу санаж байгаагүй гараад. Merita гинэ. Merita. Энэ бол юмдах юм байна оо. Энэ бол энгийн Merita нэсэн мэт хоолоо болоо шүү те. Гэхдээ л би ингээд 5 долларын стикер үнэгүй авчиж байгаа юм уу? Энэ дээр 12 долларын стикер зүгээр авцсан. What? За манай тацын скин ямар ч ингэж харагдаж байгаа шүү. Өмнөх бичлэг үзчихэд энэ бичлэг үзчихвэл. Okay, feels good man. За би I'm using Pirates of every day. Энэ ч гэсэн байна Pirates of-аас атсан шүү дээ. Дай. Яа happy. What is this video? Энэ видеодор тэгээд ямар ч байсан 2 удаа барыг маркшэр авчлаа. 2 кейснээс. Тэгээд тацын скинүүд маань ч амар гоё стикертэй байлаа. Тэгээд P9 Hot Rod тэгээд ер нь сайтнаас мэдээж байгаа даавна. Тэгээд үзсэн баярлаа. Ямар гоё тийм бичлэг ихснээс хамаагүй л хайпд дуусч. Тэгээд дараагийн бичлэг үзлээ баяртай.